Монгол улс өөрийн гэсэн дагж мөрдөх хууль журамтай. Тухайлбал замын хөдөлгөөнд оролцож байгаа машины дугаар нь, дуу чимээ нь, утаа үнээр нь ямар байх вэ гэдгийг тодорхой стандарт заагаад өгчихсөн байдаг. Гэтэл жолооч нар өөрсдөө хүсэл сонирхолд нийцүүлээд энэ бүх стандартыг зөрчиж байгаа нь та бидний нүдэн дээр илт байгаамаа. Миний гарт байгаа энэ дугаарыг ихэд жолооч нь битүүч шигтгээгээр чимгэлчихсэн байна. За энэ бол бас л стандарт зөрчиж байгаа нэг үйлдэл юм аа. Энэ мэтчлэн олон дугаар хураагдсан байдгийм байна. Замын цагдаагийн газрынхан энийг бүгдийг нь хурааж аваад жолооч нарт нь торгуул оногдуулт юм байна. Энэ мэт зөрчилтэй номер замын цагдаагийн газарт олон байна. Lexus барьдаг нэгэн жолооч тэг 470 гэдэг дугаарынхаа 470 гэсэн хэсгийг зайтай бичүүлээд машиныхаа маркны доотолд байрлуулчихсан тохиолдолч байх юм аа. Гэж стандарт тийм байхгүй юм чинь хийж өгдөг юм байна. Стандартууд ерөөсөө л тэд ингэ тооны юм зайтай ингэ заагаад өгсөн стандартын дагуу юм л гэж байна. Стандарт нь бас юмрээс хийхгүй. Нэмэгдэл хөлс үгийг юу л яах вэ? Нэмэгдэл хөлс үгийг мэрэгч тийм байдгүй шүү дээ. Энд дээрээс амтнд нэг хэрдэг юм чинь. Нийтгүй одоо тийш хөлдрүүдээр л хийлгэхтэй юм билг. Энд бол нэг гэдэг юм чинь би нэг хийх юм байхгүй. Зөрчилтэй дугааруудыг хэн хийж өгдөг нь тодорхойгүй байна. За харин замын цагдаагийнхны хувьд зөвхөн жолооч нарын номерыг л хурааж авах хэрэгтэй. Түүнээс биш номерын үйлдвэрүүдэд шалгалт хийх эрх зүйн орчин байхгүй гэсэн юм аа. Бас нэгэн зөрчил бол чанга яригчтай дуут дохиом. Үүнийг жолооч нар өгөөмөр захаас 15-аас 20 мянган төгрөгөөр худалдаж авдаг байна. За ингээд төгжрэлд орсон үедээ нөгөө чанга яригчаараа цагдаа болон эмнэлгийнхэн шиг урдах машинаа цолцоход дохиоллоо дугаргаад явах нь элбэг болсон байна. За албаны хүмүүс чанга яригчийг дуут дохионы хамт зах дээр зарахыг хориглох аргагүй гэсэн юм аа. Тийм тусгай дуут дохио одоо сирене маягийн янз бүрийн авиа гаргадаг түргэний тэрэгний дохио одоо гадны машины дохио ч гэдэг юм уу цагдаагийн машины дохио зөвшөөрөл авдаггүй хэрэглийг хориглодог. А мөн амжилттай гэрлийн хэрэглийг хориглодог. Харин зүгээр чанга яригчийн тухайд бол ямар нэгэн одоо зөвшөөрөл авнаач гэсэн юм байхгүй, хориглосон заалт байхгүй. Гэхдээ би зах дээр зарж болно гэж хэлмээргүй байна. Болохгүй гэж хэлмээргүй. Зарж байгаа хүн юм зар нөгөөдг нь худалдаж авч байгаа сонирхол нь авдаг юм байгаас. Тэнийг хэрэглэх дээр хязгаарлал байдаг гэж. Чанга яригчтай дуут дохиог мөнгөөрөө худалдаж аваад явж байгаа нь жолоочийн буруу болж байна. Түүнээс биш зархыг нь хориглосон хууль эрх зүйн орчин гэж байдаггүй юм байна. Тиймээс нэг иймэрхүү хуулийн цорхоог ашигласан гэмгүй үйлдэлүүдийг таслан зогсоох хууль өнөөдөр алга байна. Батцэг Батбаатар нар мэдээллээ.